Иргэн шүүхтэр жил яваад шийдэгдээд дууссан. Дуусаад шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиод одоо 3 жил бол одоо 2 жил болж байна. 2 жилийн хугацаанд нэг ч одоо төгрөг төлөгдөөгүй. Яагаад төлөгдөөгүй вэ гэхээр нөгөө нөхөр маань барилгын компани захирал нөхөр маань залилангийн эргээр ял аваад эрүүгийн журмаар бас тустай ял авч ийн гэсэн үг ш. Тэгээд ял аваад 20 ангид хоригдоод 1 жил 6 сар суучаад гараад ирж байна л гэсэн үг. Энэ хугацаанд юу ч төлөгдөөгүй, цаашдаа эдгээр хугацаанд төлөгдөх нь тодорхойгүй. Шүүхийн заргын хугацаа 6 сараас 2 жил дундаж хугацаа. За хамгийн наадталтаа бол 6 сарын хугацаанд шийдэгдэх боломжтой байна. Цааталтаа 2 болон түүнээс дээш жилийн хугацаанд шийдэгдэх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол орон сууц захиалаад мөнгө өгөөд хохирсон иргэн маань шүүхтэр ирээд дахиад одоо чирэгдэнэ гэсэн үг. Нэгдүгürt, хоёрдугаарт шүүхийн шийдвэр 2 жилийн дараа гарлаа гэж үзэхэд шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очин, шийдвэр гүйцэтгэлтэр байгууллага дээр очлоо гэхэд тухайн компани нэр дээр хөрөнгө байхгүй, дансанд нь мөнгө байхгүй бол муу адил ямар ч хугацаагүйгээр хохироод үлдэнэ л гэсэн.